Сайн байцгаана уу? Бүтээгчдийн ертөнц Тэнгэр газрыг холбосон эрчим энергийн урсгал подкастын маань энэ удаагийн дугаар хэлж байна. За цаашдаа бас тэргүүн жим YouTube сувагта давхар подкастууд маань ороо явах болно. За өнөөдөр ингээд болроо агштайгаа хамт битээр шинжлэх ухаан ба сүнслэг оршихуй хоёрын хоршлын тухай подкаст ярилцахаар сууж байна. За сайн байна уу болроо агштай энэ өдрийн төрхийг. За сайн байцгаана уу. Нийт сонсогчтой бас энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр өнөөдрийн сэдвийн тухай та санал бодлоо хуваалцвал яг юу гэж хэлэхээр вэ? Шинжлэх ухаан болон сүнслэг оршилгын энэ хоёрын хоорондох хоршил гэж юу вэ гэж. Ер нь бол одоо өнөөдрийн бидний хүн төрөлхтөн энэ соёл иргэншлийн өнөө хүртэлх хөгжиж ирсэн хөгжил гэтэл хөгжлөөс өмнөх байсан амь сүнс гэдэг зүйлүүд далд оршихуй гэдэг зүйлүүд өнөөдрийн энэ 2000 манай эртний гэж хэлж байгаа 2026 хүртэл явхад ер нь ямар холбоотой хооронд ямар хоршилтой вэ гэдэг зүйлийн тухай тодруулах гэж байна гэж би ойлгож байна. Тэгэхээр хэдүүлээ бас яг энийг ярилцсан өмнө шууд өнөөдрийн нөхцөл байдлыг шууд ярилцсан өмнө би бас өмнөх зүйлсүүдийг жоохон санах тэдний тухай бас жоохон дурдах хэрэгтэй гэж бодогдоод байна л да. Бид нар дээр нэг түүх домог мэтэн гэж яригддаг нөгөө Амазончууд, за Маяачууд, Ацтек гэдэг юм уу те. Будүү гэл янз янзын ёс заншлууд байна. Ахуй соёлууд. За нөгөө Атлантисчууд гэдэг юм уу те. За эсвэл бүр нөгөө сүүлийн үед маш их хүчтэй одоо Walt Disney-ийн ч гэдэг юм уу, DreamWorks-ийн, Pixar-ийн ч гэдэг юм уу том студиудын гаргадаг комик үлгэр хүүхдийн кинонууд. За энэ дээр нөгөө нэг грек бурхад тэгээд Есүс Христ өөр үеийн Будда за бөө мөргөл гэх мэтчлэн зүйлсүүд ер нь бол өнөөдрийг хүртэл ер нь биднэрт бол үлгэр домог шиг ойлгуулж мэдрүүлж ирсэн. Бид нар тэрийг дахин сэргээж тэр өв соёл домог гэдэг зүйлийг өнөөгийн бодит зүйл шиг болгох гэж ингэж өөр өөрсдийн мэддэг чадвар техник технологийн боломжийг ашиглаж ингэж гаргаж байгаа. За тэрийг ер нь яагаад гаргаж ирээд байгаа юм бэ? Яагаад ингэж сэргийх гээд байгаа юм бэ гэхээр ер нь бол хүн энэ амьд бие организм ан амьтан хүн тэрэнд бол усаа сүнс гэж зүйл байгаад байна гэдгийг ерөөхдөө бүгд бүлээн зөвшөөрцөөж байна л да. Нэг хэсэг юу гэдэг 90-ад оны үед за манай Монгол улсын хэмжээнд тэгэхэд ер нь бол 90 оны нөгөө арчлаас өмнөх үе социализмын үе байсан. За нөгөө бүх нийгэмд ямар нэгэн зүйлсүүдийг хааж оргилдог байсан үе. За тэгээ яг энэ задраад арчлал гарч ирснээс хойш энэ зүйлсүүдийг дэлхийн нийтээрээ бас яг энэ зам мөрлөө угаасаа нэлээд хүчтэй явцгааж байгаа. Янз янзын сүнслэг оршихуй гэдэг зүйлсүүдийг бид нэр өмнө нь хаалттай сэдв эсвэл айдас хүчтэй гэж хардаг байсан. Тэгтэл одоо энийг илүү сонирхцоож байна те. Тэгээ янз янзын дүүх домогуудыг бас ихээр одоо өгүүлж гин кино хэлбэрээр ч гэдэг юм. Эсвэл ном содөр дээр өгүүлснээр ч гэдэг юм. Хүмүүс маш ихээр хурдцтайгаар одоо энэ орон зайр их хүчтэй орж ийн л гэж би харж байна л да. Тэгээ бид рүү нөгөө ярьсан өмнөх зүйлсүүдийг бас нэг жоохон санаад ярья гэлдэг чинь. Тэнгүүд тэр нөгөө бурхтын хүч гэдэг тухай зүйлүүд байна л да. За Зевс бурхан байна, Тор бурхан. За грек Египт нөгөө викингчүүдээс гаралтай. Тор бурхан те. Грек Олимпос гаралтай гэдгээр Зевс бурхан, Атлантис ч гэдэг юм. Ингээд янз янзын бурхтуудын хүч чадал гэдэг зүйл яригдаж байна. Одоо ингээд сүүлийн үед ингээд бид эдийн сүнслэг замнал дунд энийг бурхтуудын төлөвүүдс их бууж ирээд байна те. Энийг одоо өмнө нь олоо одоо үлгэр домог маягаар л хүлээж авдаг ус яг ийм байдаг ч юм уу яг энэ баталцсан те. Одоо шинжлэх ухаан гэдэг чинь яг батлагдсан зүйлсүүд байгаа даа штэ. Ийм имийг ингэвэл ингэнэ гэдэг юм баталцсан. Гэтэл яг батлагдаагүй хэрнээсээ өдийг хүртэл яригцаар ирсэн. Одоо ийм юмнууд байгаад штэ. Домгийн хэмжээнд яригдсан юмнууд. Тэгээ одоо энийг бид нар бас яг тэгж хүлээж авдаг байтал ингээд сүүлийн үед орж ирж байгаа
түлхүүд одоо төвшинээр орж ирж байгаа түлхүүд Монголын одоо янз бүрийн бурхдуудын түлхүүдж байна. Дулаан жамсрамж байт юм уу те? Цагаан тархич байт юм түлхүүд бас орж ирж байна. Дээрээс нь одоо бурхдын ертөнцийн гэрлийн хот гэж ярьдаг. Энэ одоо янз бүрийн түүх домгийн хэмжээнд яригддаг байсан бурхдуудын түлхүүдээс орж ирээд байна л та. Ерөнхийдөө яригддаг тэр эрчим энергиуд нь адилхан. Тийм учраас бидний хувьд яг нэг ийм эрчим энергийг ерөөсөө энэ бурхантай адилхан юм уу гэж ижилсүүлж бас одоо Зевсийн төлөвч гэдэг юм уу те? Тоорын төлөвч гэдэг юм ингээд яриад байна л та. Тэгэхээр яалтчгүй энэ бол бас байдаг зүйл. Учираас тэрийг бид нар батлах яг тийм шинжлэх ухааны нотлохоо юм байхгүй учраас өдөө бол түүх домгийн хэмжээнд яригадаад явж исэн зүйлүүд юм болов. Би магадгүй энийг би зөвхөн энэ бол зөвхөн миний бодол л доо. Яг би баг энийг өөрийнхөө бодлоор бол баталчихсан гэж би хэлэх гээд байгаа. Яаж вэ гэдгийг л одоо харин тайлбарлах гал хичээл та. Хүний оюун бодол дотоод нэг юм хүсэл сонирхол мөрөөдөлч гэдэг юм нэг зүйл байгаа. Ямар нэг зүйлийг мөрөөдөж төсөөлөх. Яг тэр зүйлийн хүчээр шинжлэх ухаан хөгжиж яваа. Бид нэр тэр аюул тод жишгээр ярихдаа яадаг. Жишээ нь одоо ухаалаг гар утас тийм ээ смартфон гэдэг. Бид нэр өмнө нь яадаг гэсэн ихлээр нөгөө ямар ч тийм утсан холбоогүйгээр хоорондоо харилцах, холбогдох боломжийг сүүлдээ бүр дүрсээ хараад ярилцах боломжийг бүр тэгээд цаашлаад юу гэх юм шин өөрөөр янз бүрийн шинжлэх ухааны хөгжлүүд ингээд цаашаа өсрөнгөө хөгжөөд ирэхлээр хоорондоо бүр хажуудаа байгаа юм шиг уулзцгааж шүү дээ. Гэтэл энэ өмнө нь яасан бэ гэхээр за Никола Тесла гэдэг жишээ нь маш мундаг эрдэмтний гаргасан нуман захирлалт гэдэг зүйл байна. Энэ зүйл угаасаа байдаг гэдгийг Тесла баталчихсан учраас энэ гар утаснууд жишээ нь хоорондоо ямар ч утсан холбоогүйгээр тодорхой нэг татамж гэрцээр Леонар гэж эрдэмтэй ингээ холбогдож байна. Тэрийг өшөө сайнсжруулаад ирэхлээр бүр дүрсээ хараад илүү их дата мэдээллийг дамжуулах хүч нэмэгдэж байна гэх мэтлээ ингээ явж байна. Гэтэл бид нэр эргээд нөгөө хүний дотор нөгөө хүсэл мөрөөдөл ямар нэгэн төсөөлөл гэдэг зүйл байсан болохоор энийг бүтээж чадсан. За бас бид нэр ахаад өөр юу хүссэн гэхлээр өмнө нь юу гэдэг мал ах бай, морой унаад, үхрээ унаад ч гэдэм тэмээгээ унаад ингээ явдаг байлаа. Илүү их хүсээд нь шүү дээ, илүү их хол зам туулахыг хүсэж байна. Ядрахгүйгээр бас зам туулахыг хүсэж байна. Ингээд ирэхлээр ямар нэгэн техник технологийн дагуу машин тэр бүтээх. За нөгөө дотоод шатлалтын хөдөлгүүр гэдэг зүйлийг бүтээх. Энэ бүгдийг чинь бүгд төсөөллөөр. Тэгээд дээрэс нь маш их судалгаа, тооцоолол зүйл гарч иж алхамаар ингэж хөгжөөд өнөөдрийн бидний унж хэрэглэж байгаа техник технологи машин тэрэг, галт тэрэг тийм ээ, онгоц. Их мэтлэн зүйлүүд ингэж бүтээгдээд тэгээд ирэхлээр хүн төрлөختөн ерөөдөө би нөгөө технологийн боол болж байна гэсэн өнцгөөс би бас харж байгаа байхгүй. Нэг талаас нь надад харамсалтай юм шиг санагддаг. Гэтэл яг энэ бүгдийг эргүүлээд буцаага бодох юм бол шинжлэх ухаан гэдэг зүйл за ялангуяа байгалийн шинжлэх ухаан гэж ярьж байна. Энэ бүх зүйл угаасаа хүний дотоод оршихуй сүнслэг энэ энерги эрчмийн дотор байдаг зүйлээ гэж би илэрхийлэх гээд байгаа байхгүй. Сүнслэг дотоод энэ хүсэл мөрөөдөл тэгээд төсөөлөл гэдэг зүйл байгаа учраас энийг бид нэр бийт зүйл болгож гаргаж ирж бүтээж чадж байна. Гэтэл нөгөө нэг хүний дотоод оршихуй сүнслэг далд орон цай гэдэг зүйлээ бид яг нөгөө технологиг хит хөгжүүлснээсээ болоод мартаж эхэлсэн. Шинжлэх ухааны тусдан юм шиг нэг юм ойлгож эхэлж байна. Юм шиг ойлгож эхэлж байна. Гэтэл тэр нөгөө дотоод хүчээ тэгээ энийг хийж болно гэдэг итгэл үнэмшлээ ч үт юм уу те. Тэгээ энергийг мэдэрсэн учраас боломжийн энергийг мэдэрсэн учраас тэр зүйлүүд үдээд бүтээгдээд бодит зүйлсүүд болцсон байна шүү дээ. Арт баригдаж нүдэнд засах зүйл болцсон байна. Зөөр нэг энгийн жишээ, энгийн гэхгүй бас нэг агуу жишээ биш үү? Их хүрийн холбоо гэж нэг юм байдаг шүү дээ. Хүн холбоо гэдэг. Ээж хүн, их хүн, за ямар нэг амьтан дээр ярихад хүртэл их амьтан нөгөө өөр хүүхдүүдтэй нэг тийм хүн холбоогоор мэдэрдэг. Миний хүүхдэд ямар нэгэн сайн зүйл болж юм. Эсвэл муу зүйл болох гэдэг нь тэгэхээр ээж яадаг те. Дотор нэг жоохон түгшээд ирдэг ч гэдэг юм уу.
Үнэхээр сайхан зүйл болоод хүүхэд нь аятайхаа яваад ирэхлээр ээж нэг сэтгэл санаа тайвшраад санаал нэг сайхан ханд жаргалтай байгаад байдаг ч гэдэг. Энэ бас л нөгөө нэг хоорондоо ямар ч ам хэлгээрээ ярилцахгүй, ямар нэгэн контакт, утас холбоо, ямар нэгэн зүйл байхгүй тасарсан хэрнээ тэрийг мэдэрч идэг. Энэ яаж яах вэ гэхээр нөгөө маш том энергийн холбоо явагдаад эрчим энерги холбоо. Тэгэнгүүт би энийг тайлбарлахдаа шинжлэх ухаан, байгалийн шинжлэх ухаан гэдэг зүйл чинь бүгд энэ далд оршихуй буюу сүнслэг, орчин, эрчим энерги, байгалийн энергийн хууль гэдэг зүйлүүд хүний сүнслэг орон зайд угаасаа маш их өндөр түвшинд байдаг. Энийг л бид нэр гарт баригдаж нүдэнд үзэгдэх байдлаар технологи дэвшлийн бүтээгдэхүүн болгон гаргаад ирчлээ гэж би харж тайлхахыг хүсдэг. За тэгээ нөгөө түрүүн нэвтрүүлгийнхаа өмнө бас нэг ярилцсан шүү дээ. Би нэг зүйлийг саная гэдэг нөгөө эртний домог түүх шиг энэ бурхтын хүч, хаатын хүч гэдэг байна. Энэ зүйлийг би угаасаа байх боломжтой байсан гэж би итгээд байгаа байхгүй. Тэгээ энэ хүчүүдийг бид нэр өнөөдөр өөрсдийн хичээл зүтгэл энэ далд тохомсор ертөнц рүү маш гүн гүнзгийгээр өөрсдийн чадлаараа хичээж өндөр мэтрхийг хичээж ингэж ажиллаж байгаа хичээл зүтгэлийн үр дүнд Зевсийн төлөв, Доорын төлөв ч гэдэг юм уу те, Чингис хааны төлөв, Хабул хааны төлөв ч гэдэг юм. Ийм зүйлсүүдийг бид хүлээж аваад. Магадгүй ч нөгөө бас юу вэ те? Одоо хүмүүс нөгөө өмнө нь болохоор чадахгүй байсан зүйлээ хүлээж авч чадахгүй байсан юмнуудыгаа зүгээр нэг нууц маягаар мэдрэхийг л хүсдэг байсан шүү дээ. Нууц гэдэг үгний доор тайлагдшгүй зүйлсүүд гэдэг дотор л эсвэл домгийн яриан дотор оруулаад зөв тэрэндээ л итгэж өгнө шүү. Мухраар тий. Тэгтэл одоо нөгөө давхар хүмүүсийн оюун ухаан, техник, технологи ч гэдэг юм уу бүх зүйл хөгжихийн хэрээр бас нөгөө илүү юмыг мэддэг болъё. Нарийн нэгт одоо судлаа тий. Цаад утгыг нь олж харъя гэдэг тийм хүсэл, эрмэлзэл илүү их орж ирж байгаа шиг байна л та. Тийм болохоор энэний цаана юу вэ гэдгийг олж мэдхийн төлөө явж байгаа учраас тэр зүйлд илүү нэгдэж эхэлт юм болов гэж бодоод байгаа юм. Одоо хүн жишээ нь зүүдэнд аягүй их мессеж зүүдэлдэг шүү дээ. Гэтэл тэр бол зүүдэнд харагдаад байна. Зүүдэл гэж бодоод болж зүүч чи өөрөө сүнслэг оршихуй. Тий. Хүний дотоод сүнсэн бие энэ зүйлийг хүсэж байна л гэж бодох хэрэгтэй байна. Тэгэхээр бид нэр яаж нисэж болох вэ гэдэг яг энэ гадаад орчин, өнөөгийн орчин үеийнхээ энэ гадаад оршихуйтайгаа ингээд холбоод ирэх хийхлээр ямар нэгэн технологи арга гарал тэрийг хийх бүтээх гэдэг. За онгоцыг бол бүтээчихсэн, буужинг бол бүтээчихсэн тий. За ингээд явж байна. Одоо тэгсэн чинь сүүлд нь дрон гэдэг нэг зүйл бүтээгээд эхэллээ. Деталь улам жижигсээлээ тий. Тэгснэ хахад нөгөө хүнийг бас яг зөвхөн дан ганцаараа байхдаа хөөрөх боломжийг үүсгэхин тулд тэрэлтэд ямар нэгэн өмсгөл бас бэлдээд байна. Машин тэргийг хүртэл бас газар уснаа явууч, агаараарч хүртэл явууч болохгүй гол нэстэг эсвэл усанд ч жиггүүгээр хөвдөг болохгүй л тий. Технологи яг л ингэж өгч чинь. Энэ чинь бүгд л хүний сэтгэл санааны энерги хүчинд л үүссэн бас нүдэрээ тэрийг төсөөлөж ч юм уу зүүдэндээ ч юм харсан зүйл. Тэгээ энийг л бит ямар нэгэн зүйл болохгүй л техник технологи аргаар шийдээд байна. Тэгээ ингээд ярихлаар энэ илүү миний хувьд нэг батлагдаад байгаа гэж би тайлбарлах гэдэг байхгүй. За тэгвэл одоо тийм ингээд шинжлэх ухаан, тэгээ сүнслэг оршихуугаа дагаад бас үүнээс цааш хөгжих боломж байна гэж хэлэх гээд байна тий. Тийм. Яг тийм. Одоо технологи бүр илүү улам л илүү хөгжин хүн ч гэсэн өөрийнхөө дотоод оршихуй сүнслэг орон зай энэ эрчим энергийнхаа зүйлийг ч илүү их мэдэрдэг болно. Уцаад нөгөө атлантистчүүд шиг. Атлантистчүүд чинь яадаг гэсэн гэхээр оюун ухааны хөгжил нь тийм өндөр биш хэрнээ сүнслэг байгаль оршихуйтайгаа амин холбоогоо үүсгэжсэн тийм тэргүүрээ маш хүчрэг тийм ус байлаа шүү дээ. Хамгийн хэмжээндээ ярихад бид нэр үнэхээр нүдэрээ хараагүй ч гэсэн. Тэгтэл одоо бид нэр бас нөгөө сүүлүүд нийгэмд маш хүчтэй тархаж байна шүү дээ. Шинэ ирэн ирж байна, бомбын ирэн ирж байна гэж хэрэгтэй байна. Энэ давхцлаараа бас тэгдэм үү. Бид нэр сүнслэг зам руугаа маш ихээр хүчтэйгээр олон их өргөжин тэлж орох болно гүн гүнзгийрэн. Техник технологи шинжлэх ухаан ч гэсэн мөн
улам ихээр хөгжих болно. Энийг бас нөгөө бидэнд нотолж өгдөг. Бас бидний нөгөө нэг ирээдүйн зөгнөлтийг бас бүтээж өгдөг зүйл юу вэ гэхээр би одоо сүүлийн энэ үлгэр домгийн юм шиг фантастик гэж ярьдаг. Sci-fi гэж бас ярьдаг те. Шинжлэх ухаанд суурилагдсан энэ кино зохиолуудаар би бас энийг бас их гоёор хүлээж авдаг л та. Жишээ нь одоо Marvel-ийн кинонд байна. DC Comics-ийн кинонууд байна. Янз бүрийн шинжлэх ухаантай холбогдолтой бүгдийн кинонууд бас байна. Бид нэр бол ерөөсөө цаагаараа сүнслэг оршихгүй болон техник технологийн дэвшил энэ бүгдийг хослуулсан аргаар тэгээ мэдээж уран сайхны аргаар олон нийтэд түгээж нэг талаасаа ихтэй ингээл кино гараалаа супер баатар хоорондоо очиргоо тултал байлтал лаглагнууд гараад байна гэл энэтэн юм шиг хэрнээ нэг л мэдхэд бид нэр яг тэр кино шиг амьдралыг бүтээсэн байхаа үгүйсэхгүй болчиход байгаа. Бидний өнөөдрийн подкастны маань ерөнхий сувг маань бол тэргүүн жим гэдэг чинь тийм. Энэ тэргүүн жим гэдэг энэ сувгийг бас яг нэг бүтээгчдийн ертөнц гэсэн энэ сүнслэг оршихуйн нэгдэл дотор бас нэгэн яг юмыг аливаа нэгэн шинжлэх ухаантай холбож тайлбарлах юм сувг болох гэж хөгжүүлэх хичээж байгаа л тийм. Тэгээ өнөөдөр анхныхаа дугаарыг бас гаргаж байна. Хүн болгон янз янзын ааш ариншинтай мөн бас янз янзын харах ертөнцтэй мэдэрдэг мэдрэмжтэй байдаг. Яг тэрэн шиг одоо гадуур маш их олон сүнслэг оршихуйн маш их олон янзын манифест гэдэг юм уу олон сувг ченэл сувгууд маш ихээр гарч байна. Энэ дотор бас магадгүй нэг л нэг сүнс яриад байдаг нэг баахан юмнууд боллоо гэдэг нийгэм тэмхүү байдлаар бас зарим хүмүүс харж иж болно. Гэтэл тэд нар болохоор техник технологи шинжлэх ухаан гэдэг зүйл дээр маш их ихтгэл үнэмшилтэй байдаг. Ер нь л ихэнх үүсгэж байгаа хүмүүс гэдэг ч юм те. Шинжлэх ухаан техник технологи гэдэг зүйл дээр бол маш их ихтгэл үнэмшилтэй. Аливаа юмыг би технологи шинжлэх ухааны аргаар шийдэж чадна. Шинжлэх ухаан гэдэг зүйл чинь маш хүчтэй гэж хардаг хүмүүс. Яг энэ сүнслэг оршихуйн зүйл дээр жоохон хүлээж авах нь жоохон таарах гэх юм уу? Жоохон эсрэг байр суурьтай байх гэдэг нь гэж би анзаардаг. Гэтэл яг энийг би уйж холбох байдлаар шинжлэх ухаан тэгвэл энэ сүнслэг оршихуй дотоод оршихуйтай яаж холбогдож болж байгаа юм гэдгийг илүү их тайлбарлах хичээж би энэ сувгийг ус ажиллуулаа гэж шийдсэн байна. Одоо ингэдэг штэ ингээд хүмүүс одоо нөгөө сүнс гэдэг зүйлийг бид нар өөрсдийнхөө энэ бие махбод гэдэг зүйлээс нь тусад нь авч үзгээд байдаг л та тий. Сүнс чинь бол хүний амьд байгаа тийм. Энэ амьтайгаа хамт энэ махан бие хүний бие организм гэдэг юм чинь яг холбоо тогтоож чадахгүй байгаад байгаа болохоос хүл цаг үед хамт байсан энерги байгаад шүү дээ тий. Тэгээ энэ энергийн хугацаанд хүнд тэр дунд зүүдж байна, зүнж байна тий. Төсөөлөл мөрөөдлөгдөж байна, бүх зүйлүүд төрж илээсэн байгаа. Энэ хаанаас ирдэг вэ гэдэг асуултыг бид нэр одоо ухаж үзэх хэрэгтэй болж байгаа юм тий. Тэгээ энэ бол санаасаа, даалдаасаа, даалд ертөнцөөсөө таны нүдэнд ил үзэгдэхгүй байгаа энэ бодит материаллык зүйлээс гадна чанд оршиж байгаа таны одоо аура тий тэрнээс цаашлаад ингээд сүнсэн орчлын одоо тэр ертөнцид өрнөж байгаа таны далдаас авж байгаа мэдээлэл өнөөдөр бодит амьдралд бодит эрчим болоод бодит материаллык зүйлсүүд болоод хөгжил хуслынхаа түвшинд явж байгаа иймэрхүү юмуд бас байна тий. Тэгэхээр энийг бол бас одоо шууд хүний оюун ухааны хөгжилтэй тайлбарлахаас гадна хүний онгод чанар тий онгод орох гэж ярьдаг. Онгод орсноороо одоо сор бүтээлүүд гардаг. Хүмүүс хүртэлтэй энэ нэг үгнүүд чинь зүгээр нэг үгс үгнүүд биш байгаа шүү дээ. Өнөөдөр онгод алга байна гэх тий. Онгод орохоор маш гоё шин санаатай гоё бүтээлүүдийг хийж чаддаг. Тэр хаанаас гарч ирж байгаа мэдгүй тэр цаанаас далдаас л орж ирж байгаа юм шиг. Тий онгод гэдэг үг чинь бас тэр чигээрэл сүнслэг үг байгаа бас тий. Энийг одоо ингээд нөгөө шууд нүдэн балаа чихэн дүлээ гэдэг шиг хүлээж авах хэдүүлээ болёо. Энээс цаашаа бас ийм боломж ирж болох юм байна гэдэг талуудыг сөхөж ярихыг хүсэж байгаа. Тэгээ цаашлаад бас одоо кинонууд дээр энэ хэрхэн яаж одоо дүрслэгдэж одоо магадгүй энэ эрчим энергийн бидний нүдэнд харагдахгүй байгаа тэр долгионууд ямар боломжууд байдгийн бэ? Ямар одоо шиднүүд байдгийн бэ ч гэдэг юм те. Тэр тал руугаас ингээ холбож энийг ингээ ярилцуулах сонирхолтой ах юм болов уу гэд дараагийнхаа дугаараар бас илүү кинотой холбож ярэ гэж
гэж бодож байгаа тий. Тий. Кинонд дээр янз янзын олон төрлийн жанрын кинонууд байна шүү дээ. Sci-fi, romance ч гэдэг юм уу, эсвэл honor, драма ч гэдэг юм уу. Ингээ маш олон нөгөө киноны жанр ангиллууд байна. Уянгийн хайрын гэж ярьдаг. Гэтэл нөгөө хүмүүсийн үзэгчд маань ч гэсэн яг тэр киног бас яг өөрөө өөрсдийн дуртай сувг чиглэлийнхаа киног илүү төлхөө үздэг. Шинжлэх ухаанч төрлийн киног нэг хэсэг хүмүүс үзэх дуртай байхад нөгөө нэг хэсэг хүмүүс нь болохоор амьдралтайгаа илүү ойрхон, хайр дурлалтай илүү ойрхон кинонд илүү их автдаг. Эсвэл бүр огт кино үздэг ч үгүй юм хүмүүс зөндөө байна. Адуу тэр нөгөө тэр өөрийнхөө тэр дотоод оршихуйгаасаа мэдэрч авахыг хүсэж байгаа зүйл рүүгээ илүү хандаад байна л та тий. Тэгээ яг энэ шиг зүйлийг л одоо тэр хүн жимгээд байгаа энэ сувгаараа бас яг тэр төрлийн хүмүүстэй энэ сүнслэг оршихуй яаж холбогддог юм бэ гэдгийг бас танилцуулах гад ойлгуулах гад гэдэг юм хичээж байна л та. Тэгээд энэ дээр нэгэн тал нөгөө шинжлэх ухаан болон сүнслэг оршихуй хоёр яг хэрхэн оршиж байна вэ гэдэг анхны сэдвийн хавранд ярих. Шинжлэх ухааны талаасаа бид нэр ирэхэд энерги хадгалагт хууль гэдэг нэг юм байна. За энэ дээр одоо хамгийн ихний жишээн дээр машин дээр ингээл ярихад машин дотоод шаталтын хөдөлгөөртэй. За тэдэн морины хүчтэй хөдөлгөөр, эдэн морины хүчтэй, тэдэн мянга эргэлттэй ч гэдэг юм ингээ моторны хүчнүүд байдаг. Тэр мотор хэр хүчтэй тэдний чинээ машин тэр техник технологиг хөдөлгөж авч явдаг. Хурдтай байх уу, хүчтэй байх уу гэдгийг шийддэг. За нөгөө мотор мань яадаг вэхээр ямар нэгэн түс шатхан хэрэглэнэ. Солярч гэдэг юм уу, бензин ч гэдэг юм уу. Эсвэл одоо сүүлүүд гарч байгаа нөгөө тог цахилгаан батарейгаар ажилладаг болоод ямар нэгэн эрчим энерги хэрэгжилж л байна тийм үү. Гэтэл нөгөө нэг машин технологи дээр яригддаг штэ том зохион бүтээгчд маань машины дотоод шаталтын хөдөлгүүр нийт ажиллах ёстой эсвэл нийт гаргах ёстой хүчин чадлынхаа 30-аас 40%-ийг л гаргадаг. Жишээ нь 100 морины хүчтэй мотор гэж байлаа гэж бодъё л. Тэнгүүд бензин моторлоороо шатаад тэгээ гарахтаа 100 морь шиг хүчтэй. 100 морьоор би нэг том хад чолоог бараг чирхэр гэж би төсөөлөж байна л тоо. Тэгтэл 100 морины хүчтэй машин яг тэр хадыг чирч чадахгүй гэдэг болох гэдэг байхгүй. Чадахгүй байна. Би нөгөө нэг юг зарцуулалт явагдаад байна тий. Хий зарцуулалт явагдаад байна. За тэгвэл үлдсэн нөгөө нэг 60-аас 70% энерги маань эрчим хүч тэр хүч чадал маань хаачаад байгаа гэж боддог. Энерги хадгалагдах хуулиараа дулааны энерги болон гадагшлаад явчихад байгаа. Мотор халдсан байдаг шүү дээ. Тэр чинь дулааны энерги болж алдагдаад байгаа байхгүй. Гэтэл тэр алдагдчихж байгаа биш. Энэ бидний нүдэнд харагдахгүйгээр тэр энерги эрчим маань энэ 10 ертөнц байгаль оршихуй орчлон руу шууд задарч гарч байна. Гэтэ тэр буцаад ирнэ. За усан дээр жишээ авъя. Байгалийн хур бороо далай, ус мөрөн гол гэдэг ч юм. Хэд талуу нартаа өдөрч гэдэг юм эсвэл бороо орохгүй байвал гандаа ширэгдэг тийм үү? Тэгээ бодлоо нөгөө ус чинь байхгүй ширгэд байхгүй болчлоо ч гэдэг юм. Ингээ ирдэг боловч тэр үгүй. Дээшээ агаар мандлын хүрээнд дээшээ уур болон дэгдэл үүл болон хуралтаал буцаад бороо болон орж ирж. Нөгөө ус чинь ширгэж ерөөсөө дундрахгүй шавхдахгүй байхгүй юу? Зөвөр аль нэг төлөвлөө шилжил яваад байна гэсэн. Гэх мэтлэнгийн шинжлэх ухаан чинь өөрөө байгалийн шинжлэх ухаан өөрөө энерги байдгаа, энерги бол хадгалагддгаа гэдэг баталчаад байгаа. Гэтэл нөгөө сүнслэг оршихуй гэдэг зүйл чинь бас өөрөө яг энерги. Бидний нарны аймаг за тэгээд дараад нь галактик тэгснээ сүүн зам цаашаа юу гэдэг вүлээ? Тэгээ универс гэдэг ингээд маш их өргөн тэлтэд ингээд явж байгаа. Энэ орчлон ертөнц гэдэг зүйл маш их энергийн бөөгнөрл байж байна л да. Тэгэл бид нэр дэлхийн нөөц бүх юм шавхаас дуусгаж байна л гэдэг гэж байгаа боловч энэ аль нэг төлөвтэй ороод явж байгаа. Буцаагаад нөхөгдөх нь тодорхой. Бэнхийн тулд магадгүй эвгүүхнэр ярих юм бол нөгөө галав юулах гэдэг шиг болох гэдэг нь л гэж яригдах гэдэг нь л та. Гэхдээ хүн төрлөختч маш ихээр юу хөгжиж дэвшиж чинь тарих
оюун бодол, оюун ухаан гэдэг зүйл маш өндөр түвшинд бас хөгжиж байна. Энэгээрээ бас байгаль ихтлэхий энэ энергийн, эрчим энергийн энэ баялаг энэ зүйлээ яаж эргүүлэн нөгөө эргэлтэнд оруулах вэ? Зөв циклд оруулах вэ гэдэг юм байна. Нөгөө дунд сургуулийн биологийн хичээл дээр үздэг шүү дээ. Нөгөө байгалийн эргэлдэх хуйлаа гэж нэг юм байдаг. Жишээ нь 2:9 амтнаас эхлүүлээд төгс оюун ухаанд хүн гэдэг. Байгалийн нөгөө эргэлдэх хууль. Хүн төрлөө, өсөж өндөлөө, хөгжлөө. За тэгээд насан эцэслээ, насварлаа, хадирлээ гэх тэгээд байгаль хөрсөнд бид нэр оршуулж оюун үлддэг те. Тэнгүүд тэрийг нөгөө нэг жижиг амьттай мэрэгчд эсвэл нөгөө 1-2-9 амьтд маань тэрийг ялцруулаад идэж ууж байна. Бидний идэж уугаа томрохлоор тэрийг нөгөө мэрэгч амьтд маань эсвэл нөгөө хулган зурм маань гэдэг юм идэж байна. Хулган зурмын хин идэж байна, үнэг идэж байна гэдэг юм. Ингээд нөгөө томроод буцаал тэр үнэг чон мал авах гэж хин идэж буцаад хүн идэж байна гэдэг юм. Ингээд энэ байгалийн эргэлт хөл яваад байгаа. Энэгээрээ ч гэсэн бид нэр тийм биш те гэдээ эргээс санаж болох гэдэг байхгүй. Тэгэхээр одоо ингээд нөгөө сүнслэг талаасаа болол ирэхлээр нөгөө хүний одоо энэ оюун ухаан, сэтгэл мэдрэмжүүд, тухайн хүний хинбэ гэдгийг илэрхийлж байгаа бүх зүйлүүд чинь зүгээр энэ махан бие дотор орсон байгаа болохоор бодит юм шиг харагдаад, анзаарагдаад байгаа боловч те яг сүнстэйгээ хамт тэр мэн ингээд хүний махан энэ харагдаж байгаа бие организмаас гараад явах үед тэр чинь зүгээр л энерги байгаа байхгүй тий. Тэр мэдээллийн санг агуулсан. Тэр оюун ухааны тэр хүнийг ажилуулж байгаа тэр оюун ухааных нь энергийг хадгалсан. Нэлийн одоо шин чанар төлөвийг нь хадгалсан л тийм энерги болох хуурж штэ тий. Тэгээд сүнс ч одоо мөнх эрчимтэй гэж байна. Дахин төрөл авалт хийдэг. Буцаагаа сүнсний орчилж очиж гин. Буцаад замбуулан дээр ингээл бууж ирж гин. Хүн болж төрж гин. Зарим сүнснүүд маань хоёр одоо нөгөө хүмүүсийн ярьдгаар Деважин там хоёрын дунд гацсан ч гэж ярьж байна тий. Завсрын сүнсүүд болно ч гэж ярьж байна. Энд чи яагаад тэгээд байгаа гэхээр тэр чинь яг нэг очих хөстө байр сууриа олж чадахгүй л дунд нь ингээд завсартцсан л юм нэг энергиуд байгаад шүү дээ бүх тий. Тэрийг нэг хүмүүс ч гэсэн мэдэрч байна. Тэр одоо энийг нөгөө үүсгэх гэдгээс илүү энэ одоо ерөөсөө бүх энэ энергиуд ч өөр энэ амьд ертөнцийн бодит эрчимтэй энэ бодит материалын ертөнцийн талбарт тэр чигээрээ нефт бууж ирээд яваад байна. Тэгэхээр бид нар одоо нүдэнд үзэгдэхгүй юм болгоныг л бодит биш гэж хардгаа одоо болох хэрэгтэй болчиход байна тий. Даалтан гэж харахаа болох хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Энэ цаагаараа маш их өндөр энерги эрчим тэмдэл эргэлдээл байгаа л энэ орчин тогтнол байна гэсэн. Ямар энэ өөр төрлийн бие зүйл рүү ороод гараал тий. Ингээд шинжлэх ухаан гэдэг зүйл маш сүнслэг оршихуй гэдэг зүйл угаасаа ийм уялдаа холбоотой хоршиж байгаа зүйлээ гэдэг би ингэж тайлбарлах гэдэг байхгүй. Одоо нэг асуулт байдаг шүү дээ тий. За хүн сүнстэй юм бол сүнс нь одоо хүний биеэс сүнсэн зайлцсан хүн гэж ярьдаг шүү дээ тий. Тухайн сүнс зайлцсан юм бол тэр хүн яагаад амьд яваад идэм бэ гэдэг асуулт байдаг шүү дээ. Тэгвэл энэ сүнс гэдэг чинь хүнийг амьд байлгах чад зүйл нь биш юм шүү гэдэг. Энийг би бас судалж үзчихсэн л да энэ. Хүний биенийг бол яг харахгүй амьд байлгах чад зүйл нь өөрөө сүнс. Гэхдээ хүн тодорхой хэмжээний амин эрчим гэж юм байдаг. Одоо тэгээ цахилгаан, тог цахилгаанаар бол тэндээс нэг их усраа авч байгаа тогны маань юу тасарлаа гэж үзэхэд цахилгааны утсан дотор хэрвээ тог явж байгаа бол тэр хэсэг хугацаанд чи ингэ ажиллах боломжтой гэж аахгүй тий. Тэрэн шиг сүнс хүний биес гараа авсан ч гэсэн хүний амин эрчим тухайн хүнийг хөдлөж байгаа тэр хөдөлгүүр болж байгаа тэтгэж байгаа тэр амин эрчим гэдэг байгаа зүйл барагдан дуслаа хүн амьд юм шиг харагддаг. Гэтэл тэр хөдлөө явж байна тий. Гэтэл тэнд ийм яг амьтай амьд организм шигээр биш байгаа байхгүй. Тэгэхээр таныг юусоо ингээл амьтай бүх юмыг одоо мэдэрч байгаа яг энийг амьд гэдэг төлөвт чинь байлгаж байгаа зүйл чинь өөрөө та өөрөө чинь тэр сүнс байгаа байхгүй. Энэ тал дээр та юу гэж боддог вэ? За би энийг яг нөгөө шинжлэх ухааны технологи юу гэдэг байгалийн шинжлэх ухаан гэдэг зүйлээ би
сүнслэг оршихотойгоо холбох гэж бас хичээж байгаа гэдэг талаасаа ярил л да. Машин тэр жишээ нь бензинээр явдаг. За бензин дуслаа. Мотор унтарсан гэж бодё. Бүр бензин нүүчгүй дуусаад. Тэгсэн хэрнээл машин 20-30 м өнгөрдөг. Энэ яаж байгаа юм бэ? Нээрс хадгалагдаж байгаа учраас тухайн бас машин тэрэг маань өөрөө тодорхой хэмжээний масстай учраас массхийн хэмжээгээр бас инерц нь илүү их хадгалагдаад тодорхой хэмжээнд юу яач өнхөрж байна. Тэгээ яагаад зогсчихж байгаа юм бэ гэж бод. Магадгүй өксөр газар биш магадгүй. Уруу газар байвал илүү их өнхөрнө тийм үү? Тэгтэл урууч биш, өксөрч биш яг тийм тэгш гадар дээр бол 20-30 м өнгөрч байгаа зогслоо гэж үү. Тэнгүүд тэр тухайн төхөөрөмж машины дотор тэр эд ангиуд чинь өөрөө тодорхой нэг үрэлтийн хүчээр бас тэнд нөлөөлөд байгаа. Эсрэг хүчээс нөлөөлж байна. Тийм, эсрэг хүчээс нөлөөлөд байгаа. Магадгүй үрэлтийн хүч байхгүй. За тэгээ дээрэс нөгөө агаарын даралт, агаарын үрэлт гэж зүйл байгаагүй бол тэр машин бүр зогсолт өнкрөөж гэж магадгүй байхгүй. За энэ шиг одоо нөгөө хүний сүнсэн залцаан гэдгсээр нэ амьд яваад байдаг. Энэ ямар учиртай юм бэ гэхлээр тэр хүний бие эрхтэн, зүрхний зохилт, судасны лугшилт, урсгалын эрчим энэ зүйл бас тодорхой хэмжээгээр инерц нөгөө нэг рефлекс гэж бас ярьдаг тийм үү? Энэ нь хадгалагдаад тодорхой түвшинд явагдаад байна. Нэг угсаа анхаахын шинжилгээнд дээр бас маш их өндөрөөр тайлбарлаад байгаа шүү дээ. Юм байдаг. Гэхдээ бид нөгөө сүнслэгийн зам өрөөр ингээ яваад юмнуудыг судалж таниад ингээ яваад ирэхлээр бас нөгөө амин сүнс, язгуур сүнс гэдэг нэг янз янзын сүнсний нэг тийм оршихуунууд байна гэдэг ойлгож эхлэв байна л та. Та бид нэг сүүлийн үед энэ сүнслэг замналаар явж байхдаа бол энэ сүнсний тухай, язгуур сүнсний тухай бас аюу ирэхэд мэдээллүүдийг аваад штэ тий. Бидний язгуур сүнс бол хизээч одоо өхөдгүү тий байнгын мөнх оршиж идэг. Тэгээ энэ болгонд өөрийн гэсэн нөгөө тэр нөгөө амьд ахуй байхдаа туулж исэн хүний махан бие төрөөд тий хүн бидний ойлгож байгаагаар тэр амьд организм гэдэг дотор оршоод явж байгаа үедээ одоо хуримтлуулсан бүх тэр оюун ухааны мэдлэг, сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүд тий тэр бүхнүүдийг аваад тэр сүнс дахин нэг ёсондоо туршлага хуримтлуулж байгаа гэсэн үг тийм өмнөх төрөл авалтаасаа дахин нэг зүйлийг туршиж үзэж байгаа гэсэн үг тийм. Тэгээд энэ амьдралаа дуусгаад дахин сүнсмээ дахиад дараа төрөл авалтандаа дахиад бүх юм доторх одоо ой санамж ч гэдэг юм уу гений мэдээлэлүүд бүх зүйлүүд нь байж байгаа нэсээ дахин энэ дэр шинээр төрчихнө. Тэр үед болохоор тархи маань өөрөө хүний бие махан биетэйг хамт шинээр төрчихнө. Шинэ мэдээлэл цуглуулах энэ дэр тархи бол нөгөө бүх зүйлээ санах ойдоо ингээ хуримтлуулж авах үүргийг гүйцэтгээд явж байна. Тэгээ энийгээ бодохдоо бид нар тархиар бүх зүйлээ бодож байгаа болохоор энэ би юм байна гэж итгэх гээд байдаг. Гэтэл цаанаа тэр нөгөө далтынхаа тэр юутэйгээ эрчим энергитэй холбогдоод эхлэхээрээ жинхэнэ би чинь бас арай өөр юм байна. Зүр энэ тархиндаа хуримтлуулагдсан байгаа бидний мэдлэг оюун гэдэг байгаа зүйл бол бас энэ хугацаанд тэр хуримтлуулж байгаа туршлага байгаа юм байна. Энэ сүнслэг зүйл дараагийн төрөл авалтанда тодорхой хэмжээний туршлага мэдлэг цуглуулчаад тэгээ шинээр төрж байгаа төрөл авалтан дээр дахиад шинээр эхлэе дахиад мэдээллийг шинээр цуглуулад эхэлж гин гэж яриад шүү дээ. Тийм. Энийг би асахад шууд технологитой холбоод хэлчихэ. Жишээ нь компьютер дээр би нэг гоё компьютер ухсраал авцсан. За тэгэл тэргүүрээ тоглоомоо тоглоал. Эсвэл янз янзын график дизайны ажлууд хийгээл эсвэл арга мангамжийн ажлуудыг тэнд хийгээл ямар нэгэн тэнд дата бааз үүсэж байгаа. Компьютер дээр маань хард дискэн дээр маань ч гэдэг тийм. За тэгээ үжидэл магадгүй вирустлээ, гэмтэл авлаа. Тэнгүүд бид нэр яадаг вэ гэхээр дотор нөгөө хэрэгтэй файлуудаа өөр нэг хард авчираад залгаж байгаа хэрэгтэй файл датанууд бүгдийг нь хуулж аваад тэгээ нөгөө компьютерээс шахаад шинээр форматлж шинээр ахаад үйл нэстэн суулгадаг. За энийг бол баг л нөгөө сүнсний дахин төрөлд дараагийн төрөл авалт гэдэг шиг зүйлээр ойлгож шууд болохоор байна. Тэнт нөгөө өмнөх
үйлдвэрлэлийн систем дээр ажиллаад компьютер зүгээр байхад ажиллаж исэн тэр датануудыг бид нэр хэрэгтэй учраас аваад нэг хардн дээр хадгалсан. Тэр миний туслах хард ямар нэгэн дата юмнууд хадгалж идэг хард. Тэгтэл үйлдвэрлэлийн систем суусан хардыг бид нэр дахиад шинээр форматлаад дахиад эхлүүлсэн. Нэг хаад нэг шинэ төрөл авалт хийчихлээ л дээ. Тэгээд тэрэн дээр дахиад юмнууд хийгээд байж илаа. Дахиад нэг ямар нэгэн байдлаас хэд удаа хэрэглээд эсвэл систем програмнууд нас өөрчлөгдөж ирэхлээр дахиад нөгөө форматлах. Эсвэл сайжруулах гэдэг юм. Ингээ яваад байна л да. Тэгэхээр цаана нэг дата бааз үүсгэж байгаа зэрэг нь бол хүний хийсэн, бүтээсэн ажил ямар нэгэн түүх дурсамж зураг бичлэгүүч гэдэг юм. За өөрөөр хэлбэл одоо тарих бол тий сүнсний сан биш байх нь шүү дээ тий. Зүрийн одоо мэдээлэл хадгалах нэг гэсэн доо энэ амьдралын юм төхөөрөмж болж авах гэдэг нь тий. Тэр нь бол компьютерээр яхад процессор гэж ярьж байгаа, CPU гэж ярьдаг тий. Тэр зүйл маань тарих болчиход байгаа байхгүй. Бүх зүйлийг тооцоолно. Тэрийг ямар нэг зүйлд хувиргана. Одоо тийм сүнслэг замналаар явж байхад энэ хүмүүсийн бас нэг том одоо сүнстэйг холбогдоход саад болж байгаа зүйл нь тархины ихтгэл үнэмшлээ байгаа юм л да. Яагаад гэхээр бид нар одоо нөгөө тархиныхаа бүх суудсан байгаа тэр туршлага бүх зүйлээ одоо би гэдэгтээ итгэжээд тэрийгэ тавьж чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр бүх сүнснийхаа тэр орж ирэх гээд байгаа санг нэг юмсан хаагаад байна гэсэн үг. Ихтгэл үнэмшлэр ийм байх боломжгүй, тийхгүй, ингэхгүй те тэрийг хүлээж авахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр эхлээд ингээд бид нар сургалтанд байгаа хүмүүсээ яадаг гэхээр тархиныхаа тэр нөгөө өдөө хүртэл туусан амьдралынхаа ихтгэл үнэмшлүүдийг тавируулах тийм шаардлага гарч ирж байгаа. Тэгчээж саад одоо сүнснээс орж ирж байгаа зүн тийм одоо сүнсэнд хадгалагдсан байгаа. Тэр овер сөүл гэж нэрлэдэг шүү дээ. Бидний зазуур сүнснээс орж ирж байгаа мэдээллүүдийг барьж авах боломжийг өсгөж. Тэгэхгүй болохоор бидний хатуу итгэгдсэн байгаа ихтгэл үнэмшлүүд тэрийг орж ирэх бүх нөхцлүүдийг цаанаасаа хаагаад байдаг гэсэн үг. Бүх зүйл нь хаалт үсгээд байна тий. Тархийг зөвхөн дан ганц CPU процессор гэдэг утгаар шууд бас хүлээж авах боломжгүй л дээ. Тархинд чинь бас өөр одоо баруун зүүн тархи, эсвэл өнчин тархи гэл бас юу гэдэг лээ? Их баг тархич гэж ярьдаг. Баг тархич гэдэг юм ингээд байгаад байдаг. Тэд нар чинь өөр гэсэн ажиллах систем нь өөр, зарчим нь өөр гэсэн үүрэгтэй. Зарим нэг тархины зарим нэг өөр хэсгүүд нь болохоор ой санамж дурсамжийг агуулж идэг. Зарим нэг хэсэг нь болохоор яг одоогийн болж байгаа процесс төр ажиллагаа хийж идэг. Тархины зарим нэг хэсэг нь болохоор хитийг зөвгөмж харж идэг ч гэдэг юм. Төлөвлөж идэг ч гэдэг юм тийм. Ийм байгаад. Тэнгүүд энэ дээр нөгөө компьютераараа ярихлаар хард диск нь яг ой санамж дурсамж хэсэг байх нь. CPU маань өөрөө яг өнөөдрийн одоо байгаа ажиллаж байгаа хэсэг төр үйл ажиллагаа хийж байж байгаа зүйл мөн байх нь. Техникчлэн ингээ ойлгох гэдэг байхгүй. Тэгээд нөгөө хүний одоо өнөөдөр нөгөө хэд юу гэдэг альва юм нөгөө яг зөвхөн тархиараа хүлээж авдаг. Тэгэхээр магадгүй нөгөө хард диск маань дүүрсэн байж болох гээд. Хэрэгтэй хэрэггүй баахан мэдээлэлүүд чигсээр хагаад тэднийг хэрэгтэй хэрэггүйгээр салгаад авъя гаргая гэдэг нөгөө хаардаа бид нэг цэгцэлдэг шиг давхардсан байгаа олон зургуудынхаа устгаа зөвхөн нэг болгож үлдээгээ. Ингээ яваад хасаад байхад хүртэл хаарданд дахиад нэг хангалттай зай гарч ирэхгүй байдаг. Гэтэл нөгөө хард диск чи өөрөө дотроо сектортэй. Секторууд нь тодорхой хэмжээгээр гинтл аваад байдаг. Тэгээ нэг тэр сектор руу нэг файл орчоод буцаад тэрийг авахд тэнд тодорхой хэмжээний өөрийн улам мөрөг үлдээсэн байгаад байдаг. Тэгээ тэргээр нөгөө хиймэл дүүргэлт үүсгэдэг байхгүй. Энийг л одоо цэвэрлэхийн тулд сүнслэг орчлогууд төр яаж юм гэхээр хүний нөгөө арх оюун ухаан амьдрал дээрээ үзэж туулсан энэ өөрөө өнөөдрийнхөө бат итгэсэн итгэл үнэмшил энэ зүйлээрээ бас яг адилхан тэр хаардны сектор шиг гэмтэлтэй хэсэг шиг ингэж дүүргэж блоколчод байгаа. Тэгээ бид нэр энийг л цэвэрлэх гэж байгаа гэдэг шинжлэх ухааны технологийн төвшөнд сүнслэг оршихуй хоёрыг хооронд нь хоршуулж харьцуулж ярих юм л яг ийм л байгаад байна гэсэн үг л дээ. Одоо бидний тархичаа ерөөсөө бидний хөдлөх тэр мэдээллүүдийг дамжуулж штэ тий. За одоо би өнөөдөр одоо 0 ороод бийцэхтэй хүртэл тархин дээр 0 орё гэдэг бодол мэдээлэл дамжуулаад тий тэндээс үүдэлтэйгээр би явахад хөдөлж штэ тий. Тэгтэл эн чинь нөгөө яг тэнцээ
хүн тархинд цууцсан байгаа одоо бидний дадал хэв маягуудыг кодлчод байна л та тий. Тэнгүү тэн дээр одоо өөр химийн урсгалууд орж ирэх гэхээр тэн дээр сууг байхгүй. Тэгэхээр тэрийг бодо буцаагаад нураах нэг өсөндөө буцаж арчих тийм шаардлагууд гарч ирдэг. Цэвэрлэх тий. Гэхдээ энэ бол одоо хүн тархигүй амьдрах гэдэг бас биш. Зүгээр сүнслэг байдлаа тархийг одоо сүнс тал руу илүү уялдуулах тий, тэрэнд уусгах. Тэгээ сүнсний байдлаар тархийг сэтгэдэг болгох. Тэгээ иймэрхүү процессуудыг хийх шаардлагатай болоод байдаг л та. За ингээд энэ удаагийн дугаарыг одоо өндөрлөе. Тэгээд дараагийн нэвтрүүлгээр илүү одоо нэг тухайн нэг сэдвийг барьж аваад тий, одоо энэ гоё грек мэрекийн тэр бурхтууд байна уу, домгууд байна уу тий. За тэр кинотой их холбогдтiin. Кинон дээр гарч байгаа тэр дөрүүд нь цаана ямар утга агуулга одоо сүнслэг талын мэдээллүүдийг агуулсан байдаг ч юм уу тий. Ийм маягаар хоёлаа ярилцаад явъя. Энэ удаагийн дугаарт орсонд багштай баярлалаа. За. Мөн эго тогштой бас баярлалаа. Нийт сонсогчдоо бас сайн сайхан мөхний хүсье өрөөё. За штэ.